Сайн байцгаана уу? Та бүхэнд хаан улс сургуулийн соёлч хүүхдүүд мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагааны тайланг танилцуулъя. За манай бүлэгмийн зорилго нь хүүхэд бүрийг өдөр бүрийн зөв дадал сургаж, соёлж байдлыг нь дэмжин хөгжүүлнэ. Хүрх үр дүн нь сурагчдыг өдөр тутмын энгийн дадал сургах, эрүүл аж төрөх, аюулгүй амьдрах ухаанд сургахад дэмжлэг болсон байна. За манай багийн ахлагчаар багш Баяр хөө, багийн гишүүдэд багш Энх Зул Нэргүй, Бямсуран, Өнөр Цэцэг, Есөн Төмөр, Дэлгэрмаа, Отгон Заяа, Мөнх Гэрэл гэсэн багш нар хамтран үйл ажиллагаагаа явуулж байна. За бид бүхэн хичээлийн жилийн эхэнд үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг 3 чиглэлээр 13 үйл ажиллагааг зохион байгуулахаар боловсруулан ажиллаж байна. Ингээд үйл ажиллагаа нэгт бид багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр ангийн сурагчдын дэвтрийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийсэн байгаа. Тэгээ энэ удаа бид бүхэн ангиудын монгол хэлний дэвтрийг дараах үзүүлэлтээр хянаж дүгнэлт гаргасан байгаа. Үүнд дэвтрийн хаяг бүрэн байх, хавтастай байх, ирээчсэн, зай үлдээсэн дэвтэртэй хүүхэд, багшийн үдсэн тэмдэглэл, цэвэр нямба дэвтэртэй хүүхэд гэсэн үзүүлэлтээр багш Энх Зул удирдан зохион байгууллаа. Ингээд хичээлийнхэн дэвтэр цэгцтэй цэвэрхэн бичсэн сурагчдын дэвтэр дээр хичээлийн тэмдэглэлийг цэвэр нямба тэмдэглэж байгаад баяр хүргэе гэсэн ийм талархлын үгийг нааж урам хайрлал ангийн хувь нь хичээлийн тэмдэглэлийг цэвэр сайхан бичсэн анги хамт олонд сайхан бичигдэн анги хамт олон гэсэн талархал бичиж алдаршуулахад Намуун Заяа багштай 1 анги, Эрдэнэ Заяа багштай 1 анги, Хэрлэн Туяа багштай 1 анги, Уран Чимэг багштай 2 анги, Энх Зул багштай 2 анги, Батцэг багштай 3 анги, Дарин Чулуун багштай 3 анги, Энх Чаргал багштай 3 анги, Болдор Цэцэг багштай 4 анги, Есөн Эрдэнэ багштай 4 анги, Сугаржив багштай 4 анги, Сувда багштай 5 анги, Доохуу багштай 5 анги хамт олон сайхан бичигдэн анги хамт олноор шалгарлаа. За тэгээд 1-5 дугаар ангийн 869 хүүхдийн дэвтрийн үйл ажиллагаатай танилцахад 86 хүүхэд сайхан дэвтэртэн сурагчаар 74 хүүхэд анхаарах шаардлагатай дэвтэртэй байсныг илрүүлэн анги удирдсан багш нарт мэдээлж ажиллаа. За эндээс харахад багш өдөр тутмын дэвтэрт хяналт тавьдаг ангийн хүүхдүүдийн дэвтрийн үйл ажиллагаа сайн байгаа нь сайхан дэвтэртэн болсон ангийн дэвтрээс харагдаж байна. Жишээ нь Доохуу багшийн ангийн хүүхдүүдийн дэвтэрт 32 хичээлийн тэмдэглэлээс багш 29 хичээлийг нь үзэж хянасан байна. Харин багш нарын ангийн хүүхдүүдийн дэвтэрт 30 хичээлийн тэмдэглэлээс 2 хичээлийг нь багш үзсэн байна. Ийм ангийн сурагчдын дэвтэр шаардлага хангахгүй байгаа нь эндээс харагдаж байгааг багш нарт мэдээлж хүүхдүүдийнхаа дэвтэрт маш сайн ийм хяналт шинжилгээ хийж ажиллахыг санууллаа. За үйл ажиллагаа хоёрт бид сурагчдын хөгжлийг дэмжих чиглэлээр жагсаалж байдлыг хэвшүүлэх үйл ажиллагааг Батцэг багштай 3 ангийн өсвөрийн сэргийлэгч бүлгэмтэй хамтран чиглүүлэн ажиллаа. Олны жагсаалж байдлыг хэвшүүлэн ажиллах зорилгоо анги бүрээр явж танилцуулаад өдөр бүр жагсаалж байдлыг нь дүгнэн ангийн хаалган дээр 5 хошуу тавьж ажиллаа. За өсвөрийн сэргийлэгч хүүхдүүд маань хүүхдүүдийг хичээлдээ орох буюу хичээл тарах үед шатаар уруудах, өгсөх үед хяналт тавьж завсарлагын үеэр дэг журмыг хэвшүүлэхэд бас шаардлага тавин. За мөн дасгал хийх үед дасгалыг бас хяналт тавин ажиллахад Есөн Эрдэнэ багштай 4-р анги бол өдөр бүрийн завсарлагын
дасгалыг бүр хийж хэвшүүлсэн. Бусад ангиуд бол алдаг оног хийж байгаад бас хийж. За ингээд хичээл орох гарах үед маш замбраагүй байдал үүсдэг. Өсвөрийн бүлгийн сурагчид орох гарах хаалга болон өксөх уруутах шатан дээр зогсон шаардлага тавьснаар замбраагүй байдал багассан. Завсарлагаанаар ангиараа ангийнхаа хаягтай тугийг барин жигсаж 0 дэгнийгээрээ жигсэн орж ангийнхаа жагсаалж байдалд 5 хушуу нэмж дэг журам тавьснаар дэг журам бас төлөвшөж хүүхэд бүрэн бас нэгэндээ шаардлага тавьж эхэлсэн нь бас энэхүү өсвөрийн бүлгийн үйл ажиллагаа бас нөлөөлж байгаа нь харагдаж байсан. За үйл ажиллагаа 3-аараа эцэг эхийн оролцоог дэмжих чиглэлээр бид бүхэн бас цүнхний жинт хяналт тавьсан байгаа. Энэхүү үйл ажиллагааг багш Бямбсран 4-өөс 5 дугаар ангийн сурагчдын жин, багш Баярхуу 1-ээс 3 дугаар ангийн сурагчдын жин хяналт тавьсан. За ингэж багш бүрт ингэж хүүхэд бүрийн жинг танилцуулж анги удирдсан багш нар эцэг эхтэй дамжуулан хүүхдийн эрүүл ах үед дэмжлэг болох хамгийн ихний үйл ажиллагаа цүнхний жин юмаа гэдгийг ойлгуулан ажиллалаа. За ингээд та бүхнийг анхааран сонссонд баярлалаа.